За сэрлээ. Цаахан унтаад авлаа шүү дээ. 쉬고 있어. Яг ингээл доор юм хийж байгаа нь бол жоохон мэдрэгдэл унтаад идэм билээ амар сонио. Би одоо гой бовтой болцсон шүү. Амар нойр хүрээлээ. Гэтэ бос гинэ. Одоо босоо шууд ай. амар хурдан боллоо. 그 원래 우리 그 병원에 의사들이 하는 말이 있어요. 수령 원래 이만큼 있으면 신경 안 쓰는데 내일 가시니까 조금 더 신경 써서 지금 보는 거예요. 네. ийм жоохон цусалтж байгаа юм дээр бол санаа зовох шаардлага байдаггүй. Маргааш явах гэж байгаа болохоор чинь зүгээр санаа тавьж ингээ үзсэн шүү гэнэ. 네, 그래서 조금만 더 보고 갈게요. Жоохон байж байгаа юу явъя гинэ. За маш их баярлалаа. 감사합니다. Тий. Миний ачааг янзлж өгч. Энд ингээ хөвтөж байна. Бид хоёр танилцаад 2-7 хоногч болоогүй. Тэгэхэд баг өөр төрөнд орчлоо. Баг суулаа. Би сэрка уучлаа. Хүний амьдралд юу их тохиолдох вэ? Энийг харч шилэн тий. За эмнэлгээсээ гараад харж ирээд манай найз миний ачааг янзлж өгөөд маргааш явна. Тэгээд жоо юу яасан нөгөө өдөржингөө эмнэлэг дээрээ үлэн байгаад байсан. Тэгээ бараг 6 цаг гараа эмнэлэг дээрээ байсан болохоор тэгээ юу ч идээгүйсэн болохоор сүүлдээ орой үлсөөд тэгээ байжгаад машин суусан чинь дотор мухараад тэгээ жоо юм мэдэж харж ирчээ. Тэгээ шууд хөвтээд бажин имээ утсан жингээ тавьсан. Тэгээ зовирын хувьд болохоор яг нөгөө нэг төрсний дараа нэг ойдол тавилчтэй шүү дээ. Тэ нэг хорсож морсох. Тиймэрхүү юм бол мэдрэгдсэн. Тэгээ би сая 0 орж үзсэн. Өтгөн шингэний хоёулын гаргаж үзлээ. Тэгээд зүгээрээ гайгүй сонсныг бодвол тэгээд ерөнхийдөө бол яв цайгүй дэжгүй байна гэж хараад байна. Тэгээд маргааш өглөө босоод хэрвээ жоохон өвдөлттэй эсвэл амар юм салсттай цус мус гараадах юм бол явахаасаа өмнө нэг ирээд үзүүлж ирээ гэд юмч маань тэгсэн. Тэгээ өглөө байдлаа харж байгаа шийдэн. Тэгээ маргааш үдээс хойш 3-ын үед хонгоцсон тоо суугаа тэгээд харин да. Тэгээ 2-7 хоногийн дараа ирнэ. Ер нь бол мис заслын хувьд ингээд ороод би унтаал байгаад байсан. Тэгээл тэр доор нэг юм зүүн зүсээл ингээд байгаа нь нойрон дунд жоохон мэдрэгдэх гэлээсэн. Тэгээл жоохон сэргээд ч юм уу тэгэнгүүт нэг наркоз нэмээд байгаа нь мэдрэгдсэн. Гэхдээ бүр ингээд амар тэсгийн аргагүй өвдөлт мөвдөлт бол ерөөсөө мэдрэгдээгүй. Тэгээл нэг босоол юунда хаалгааны орон дээрээс босоол өрөөнд орон дээр ороо тэгээ жоохон унтаал. Тэгэл сэргсэндээ. За ер нь бол айгүй сэтгэл өндөр байна. Олон жил ярьж авсан юм ингээд хийцэн амар гой санагдчихээн. Тэг би бүр өөртөө итгэж чадахгүй байгаа тийм ингээд нөгөө энэ бэлгийн баг уруул чинь би бүр амар багаас мөрөөддөг байсан. Тэгээд дээр нь одоо ингээд нөгөө хүүхдээ би тэгээд нөгөө амар сонир штэ 2 хүүхэд мөхттэй болчоод би дараа ингээд хүүхдэд төрүүлчихээ тэгээд дахиж төрөхгүй юм чаа ингээд давсагаас ойлгоод энэ өтрөөнийхөө юмнуудыг ингээд их засвар хийн гэж айгүйх бодож ярьдаг байсан байхгүй. Тэгээд яг хизээ хийж яах нь ингээд нэг төлөвлөгдөхгүй тэгээд явдаг байсан. Тэгээд тэгсэн чинь өвөл энд нөгөө нэг ирээл эрэгтэй эмнэлэг олоод энэ Монгол амар мундаг орчуулдаг охин лаг хөрхөн үйлчлэгээтэй газар болол тэгэл тэд нартай ингэж аалзаа тэдэнд орё гэж тохирол тэгэл яг тэр бүх маань ингээл амар хурдан биелээ болсон. Би бүр үнэхээр баяртай байна.
За манай байрлаж байгаа байрны гал тогоо нэг юм. Угаалгын машинтай. Хөрхи юм. Тэ 500 yen-ээр хийдэг гинэ. Кофетэй. Пэйжтэй, зурагттай. Ийм намхан таацтай. За манай найзаа авчирч өгсөн шүүл халаагаад идэх чинь. Ийм вагина угаадаг юм авсан. Тэгээ энэ үр өсгөөс, бактери үүсгээс энэ төр сэргийлдэг. Тэгээд энэгээрээ өдөрт өглөөр 2 угаарай гэсэн. Одоо өнөөдөр буцна. Тэгээ одоо усанд орох гэж байна. Тэгээд угаая да. Боо. Өвдөлт өрөнд ажгүй хонлоо. Тэгээд яг үүрээр нөгөө нойр ханаад сэрвэлзээд ихэлсэн чинь жоохон эвгүй санагдаад байсан. Тэгтээ шууд өглөөнийхөө өвчин намдахыг уугаад яасан чинь дахиад 2-3 цаг унтцсан. Ер нь бол дайжгүй шүү. Яа, эмнэлэгтээ үзүүлсэн. Тэгээд эмнэлэг зүгээр байна гэнэ хөөрхөн намайг Япон руу нисгэж байгаа болохоор ирж үзүүлээ. Явахаасаа өмнө үзүүлчих гээд би зүгээр байна гэсэн чи үзүүлээ гэнэ. Энэ байдлаар байгаа. Тэгээ үзүүлээ. Одоо онгоцны бодол явах чинь манай найз миний чимдамыг аваад ирж байгаа. За зорьсон ажлаа гоё бүтээгээд 3 хоног маш өөр бүтээлтэй байж байгаа буцаж байна. Одоо 2-7 хоногийн дараа дахиад ирнэ. Тэгээд тэр үедээ болохоор шүднийхээ имплантыг авахуулаад, бовныхаа ойдлыг авахуулаад, тэгээ бов бол ерөнхийдөө дуусчихна. Шүдний имплант маань болохоор ойдлоо авахуулчаад ясн бороолтлоо 2-3 сар болдог гэсэн. Тэгээд жигдрэндээ болно доо. За гоё айн. Би ингээд баацнаад явж байна. Баацг гээд. Тэгээ ер нь бол сансыг бодвол ингээ гайгүй амар олон төрлийн хаалгаа илэх чинь маргааш нь ингээ зүгээр бас гайгүй яваад байна тэгэхээр те. За маш гоё сэтгэл хангалуун байна. Гүр олон жил бодож явж исэн юмнуудаа ингээ хийгээд эхэлсэн зүгээр үнэхээр гоё юм. So happy. Манай найз миний ачааг янзлж өгсөн чинь яг л 23 төгрөг аваа. Тетрис жоох. Өөрийн чинь сонирхол юу вэ? Тетрис тоглох. За одоо энийгээ бариад арандаа. Гэхдээ оруулах байх. Гэ одоо ууч штт. Гимпо гэдэг онгоцны бодол юм байна. Үнэхээр амар юм байна. Сөүлтэйгээ бүр амар ойрхон. Сөүлтэйгээ ойрхон. За сайн яваарай. Аньяасеё. Сайн сууж байгаарай. За тийм. Явлаа энэ. За тэгээ. За бай. Яа. Гимпо бүр амар таалагдчихээн. Тэгээд ороод жижиг юм байна. Би Инчон дээр явж байхдаа нөгөө онгоцноосоо хоцрох гээд ордог хаалга руугаа гүйж явж байгаад хоцрох чийсэн амар том. Тэгсэн чинь гимпо болохоор айгүй жижигхэн, айгүй хөөрхөн. Тэгээ хүн багтай байна. Нэг хүлээдгүй юм байна. Амар юм байна. Ер нь Японоос энэ төр өөр улсаас Сөүлд ирэх гэж байгаа бол гимпогоор явбал их зүгээр юм байна. Тэгээд Сөүл рүүгээ ороход ч гэсэн ойрхон заяа метрогоор нөгөө Монгол 5 байдаг Түндэмүн гэдэг газар руу нэг шугамаар явбал орчдөг бүр үнэхээр амар юм байна. За ингээд явж бай да. Энэ удаагийн явалт амар гоё байлаа. Тэгээд энд ингээд найзуудтай маш их баярлалаа. За нөгөө MN постинг хандада баярлалаа. Тэгээ найз шуухада баярлалаа. Бүр надаа бүр 4-5 хоног ингээд жолооч хийгээд өгсөн маш их баярлалаа. Ер нь зөндөө олон хүмүүс баярлалаа. Тэгээ 2-7 хоногийн дараа хүрээд ирье. Эндээ суух юм шүү дээ. Энэ хаалга амар ойрхон юм шүү дээ. Энэ хаалга.
Эндээ сонгоцсондоо суух юм байна. Одоо 30 минутын дараа хөөрлөө. За өнөөдөр 4 сарын 16 нэгдүгээр өдөр. Тэгээд хагалгаанд ороод 1 2 3 хонсон байна. Өнөө өглөөнөөс эхлээ ер нь бүр аваа болоод нэг тийм зовир гайг болоод хавдар нас нэлээд буугаад эхэлсэн байна. Тэгээд одоо яг энэ хэрээрээ бас хурдан огцом хөдөлгөөн энэ төр хийхгүй элдв дасгал хөдөлгөөн хийхгүй бариу хувцс хонороо өмсөхгүй нэг 2-7 хоног ойдлоо ахуултлаа. Сайн гамаа барэ гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн влогийг маань үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа влогоор нэмэлт бас явцынхаа мэдээллүүдийг оруулъя. Яг энэ давсыг сойлгох, за бэлгийн баг уруул, янзлах, өтрээний филлер болон бусад одоо эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлын талаар асуух зүйл байвал бичээрэй. Тэгээ дараагийнхаа влогоор бас хариулт болгоод видео оруулъя гэж бодож байна. Бүр мэдгүй юмаа би нөгөө орчуулга хийдэг компаниараа дамжуулаад энэчээсээ асуугаад танартаа бас хариулт өгье гэж бодож байна. За бүх охид бүсгүйчүүдтэй сайн сайхныг хүсье. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.